Танд энэ өдрийн мэнд хүргэе. 11-р сарын 24-өөс 28-ны өдрүүдэд Монголын хөрөнгийн зах зээл дээр болж өнгөрсөн гол үйл явдлууд тэгээд мөн хувьцааны 2 дахь зах зээлийн тоо мэдээллүүдээ танилцуулахад бэлэн болсон байна. За 9-р сараас хойш энэ мэдээллийг 7 хоногт нэг удаа ингээд оруулаад явж байгаа. Та хэрвээ сугийг минь дагаагүй бол заавал дагаарай. За 11 сарын 28-ны өдөр Монголын хөрөнгийн биржийн 1-р ангиллын МИГ холдинг хувьцаат компани хувьцааны ханш 11.3%-аар унснаар за 2020 оноос хойших хамгийн бага үнийн түвшин буюу 11,000 төгрөгт хүрч буурсан байна. Өөрөөр хэлбэл сүүлийн 5 жилийнхаа доод үнд хүрсэн байна гэсэн үг. За 11-р сарын 27-ны өдөр Голомт банк Япон улсад 3 жилийн хугацаатай 15 тэрбум йенийн бонд амжилттай гаргасан байна. За уг бондыг гаргахдаа тус улсын банк санхүүгийн томоохон байгууллагуудтай хамтарч ажилласан Голомт банкын хувьд энэ маань энэ жилийн хувьд 2 дахь удаага гаргаж байгаа гадаад зах зээл гаргаж байгаа бонд юм. За энэ оны 1-р сард Люксембургийн хөрөнгийн бирж дээр 50 сая долларын бондыг бас амжилттай гаргаж байсан. 11-р сарын 26-ны өдөр бол Монголын хөрөнгийн бирж амарсан. Энэ маань Монгол улсын нийтээр тэмдэглэх болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийнхаа дагуу бүх нийтийн амралтын өдөр байсан. Манай улсын хувьд бол энэ хуулийнхаа дагуу нэг 16 ийм бүх нийтийн амралтын өдөр байдаг. За үүнээс бол 6 үндэсний баяр наадмын өдрүүд, 3 нь цагаан сар, за бусд нь бол ингээд нэг өдрийн ийм бүх нийтээр амрах өдрүүд байдаг. За 11-р сарын 25-ны өдөр Монголын хөрөнгийн биржийн 2-р ангиллын улсын их дээгүүр компани хувьцаа 11 орчим хувиар өсөснөөр за 4,001 төгрөгт хүрч өссөн байна. Энэ маань бол сүүлийн 1 жилийн хугацаанд хүрсэн хамгийн өндөр үнийн түвшин байсан байна. 11-р сарын 24-ний өдөр Купе хувьцаат компани 270 төгрөг дээр 4.4 тэрбум төгрөгийн вакцин арилжаа явагдсан байна. Өмнө мөн энэ сарын 14-нд 8.5 тэрбум төгрөгийн вакцин арилжаа явагдаж байсан. За энэ компани хувьцааны зорилт дүнийг Голомт капитал үндэс засны компани зүгээс 260 төгрөг гэж таамагласан байсан. 11-р сарын 24-ний өдрийн байдлаар тооцоход уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны үнийн дүн 2025 оны эхний хагастай харьцуулахад 226%-аар өссөн байна. Монгол улсын засгийн газраас 2025 онд уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд хил дээрх нүүрсний овоолгын асуудлыг шийдвэрлэх, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулах, хөлийн бомбын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх шийдвэрүүд болон гадаад зах зээл дэх түүхэн эдийн үнийн өсөлт зэрэг нь Монгол улсын экспортын орлогыг нэмэгдүүлэхэд зохих нөлөө үзүүлсэн. Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр 2025 онд нийт 937 удаагийн захим дуудлага арилжаа зохион байгуулж 25 оны 11-р сарын 24-ний өдрийн байдлаар нийт 23.4 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 5.9 их найт төгрөгөөр арилжаасан байна. Эдгээр мэдээллүүдийн дэлгэрэнгүй Монголын хөрөнгийн бирж, Голомт капиталын вебсайт болон түнчлэн маркетинг бот сегмент гэсэн веб сайтуудаас та авах боломжтой. За комент хэсэгт линкийг нь оруулъя. За одоо өнгөрсөн 7 хоногийнхаа хувьцааны 2 дахь зах зээлийн мэдээллийг танилцуулъя. Тэгэхээр 11-р сарын 24-өөс 28-ны өдрүүдэд 15.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа явагдсан байна. За хамгийн их төвтэй арилжаалагдсан топ 5-ыг дарааллынхан дагуу нэгт нь Купей 4.6 тэрбум төгрөгийн арилжаа явагдсан бол хоёрт нь Хаан банк 543 сая төгрөг, гуравт нь MGL Aqua 298.2 сая төгрөг, дөрөвт нь Худлаа хөгжлийн банк 213 сая, тавт нь Голомт банк 92.2 сая төгрөгийн тус арилжаа явагдаж үнийн дүнгээрээ топ 5-д орсон байна. За хамгийн өсөлт үзүүлсэн үн цаас гэвэл нэгт нь Хэрлэн хэвс 34.6%, хоёрт нь Силикат 15%, гуравт нь Хөсөг Трейд 15%, дөрөвт нь Евраз Капитал холдинг 15%, тавт нь Улсын их төхөр 9.8% өсөлт үзүүлж өмнөх 7 хоногоос өсөлтөөрөө ингэж тэргүүлсэн байна. Хамгийн их бууралт үзүүлсэн 5 үнэт цас бууралтын дараалалаар нэгт харт харвахтаа 21%, хоёрт МИГ холдинг 15.4%, гуравт Эрчим Баян Уйлгий 15%, дөрөвт нь Дархан хөвөн 15%, тавт нь Техко мөн 15%-ийн бууралт үзүүлсэн байна. За хамтын хөрөнгө оруулалтын сангийн хувьд үндэсний хувьчлалын сан 0.1%-аар өсөж 94.5 төгрөгөөр хаагдсан бол мандал ирээдүйн өсөлт 0.9%-аар өсөж 929.90 төгрөгөөр тус хаагдсан байна. Үндэсний хувьчлалээр 16 сая төгрөгийн мандал ирээдүйн өсөлтөөр 28 сая төгрөгийн тус арилжаа явагдсан байна.